бид өнөөдөр гадаадаас импортоор нийт хэрэглээний 10% авч байгаа шүү дээ. Оросын холбооны улсаас одоо 220 кВт-ийн шугам тасарлаа гэхэд Монголын эрчим хүчний систем тэр чигээрээ доголдоод эхэлж байгаа шүү дээ. Тохируулж чадахгүй байдал орж байгаа юм. Энэ болоход бид олон жил явж ирсэн одоо зам өнөөдөр бидэнд одоо яг бодит байдал харуулж байгаа жишээ гэж хэлж болох талтай. Тийм учраас хааштай үнэхэрийн аж ахуйн нэгжүүд оруулж байгаа хөрөнгийг ямар хэмжээгээр оруулах уу? Аль салбарт нь анхаарах уу? Аль салбарт нь хязгаарлах үүдэх талаас нь оруулж байгаа гишүүдийн санаа санаачдыг дэмжиж байна. Энэ одоо хуулийн хэлцэх зүйтэй гэж үзэж байгаамаа. Гэхдээ бас анхаарамаар асуумаар тодорхойлмаар юмуд энд байгаа. Тухайлбал стратегийн үйл ажиллагаа гэж ач холбогдол үйл ажиллагааг 19 төрлийн зүйлийг нэрлсэн байна л да. За тооны хөвч гэсэн одоо олон юм биш үстэй. Нөгөө талдаа энэ зайлшгүй оруулж өгөх юмнууд нь бас орхигдсон биш үстэй гэсэн байдланд ажиллаж байгаа. Дөрөв бас араас гişүүн хэлж л байлээ. Тухайлбал төмөр замын асуудал, эрчим хүчний салбарын асуудал, тулгамдсан асуудал шүү дээ. Энэтэй холбогдуулж бид нарт үндэсний аюулгүй байдлаа нөлөөлөх юм бол амархаа л одоо жижигхэн ганцхан кноп дарахтлаад бидэнд нөлөөлж байгаа учраас энийг зайлшгүй орох ёстой үйл ажиллагаа шүү дээ. Энийг оруулж болдгоо юм уу? Оруул яах юм бэ гэсэн юм санал байна. За стратегийн аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээ ямар байх ёстой гэж та хэд үзэж байгаа юм бэ? Энд янз бүрийн хувь байна л да. Гэхдээ энэ хувь хэмжээ маань гадны хөрөнгө оруулалтыг нь хязгаарлах хэмжээнд бас байх юм биш үү? Бид өөрсдөө бас эдийн засгийн санхүүгийн байдал маань тааруухан байдаг. Нөгөө талдаа гадны хөрөнгө оруулалтаар их хэмжээний одоо ажлыг битээвэ гэж бид нар бодож байгаа юм. Концессийн хууль гэж бид гаргачлаа. Хамтын одоо түншийн хүрээнд эхний одоо байдал нь хэрэгжээд эхэлж байна л да. Тэгэхээр энд бас хэрэгжээр бойлж байна вэ? Хувь хэмжээний хувьд ямар байх вэ? Гэсэн хоёр дахь асуудал байна. Гурав дахь асуудал бол бидэнд олон төрлийн хууль бий. Эрчим албаны хууль гэж бий. Салбарын хууль бол олон байна. Сэдвэн шиг гишүүн дөрж хэллээ. Тэр хууль болгон дээр бас хэмжээ аюулгүй байдлыг анхаарсан тодорхой одоо залдууд үзэл баримтууд байгаа. Тухайл гадаадын хөрөнгө оруулалтын тухай одоо дэмжих тухай хууль гэж тусдаа бид даасан хууль байна. Одоо бид нар хэлцэх гэж байгаа ерөнхийдөө орж ирэх гэж байгаа ашиг нотын тухай хууль гэж байна. Эдгээр тийм хэр уйлдсан байх вэ? Тэд нарт уйлдуулах талаас нь авч ирэх юм байна. Энэ бол бас нэлээд эрт өргөн барьсан хууль юм байна л да. 10 оны их өргөн барьсан учраас бас хэлцэх явцдаа бас энийг тийм ээ залруулах асах юм бас байх талтай юм. Нөгөө талдаа цагуй ясаа бас тийм бит. Цагуйтай уйлдуулж анхаарах ёстой юм байгаа юм шиг дээ. Энтэйгээ одоо холбогдуулж ер нь хэлцэх явцдаа энийг эргэж харах боломж хэрэг байна вэ? Хэрвээ одоо бусад хуулиудтай уйлдуулж гишүүнээс гаргаж байгаа санаачуудыг бас тусгаж явах талдаа та нөхдөд ямар одоо байр суурь байна вэ гэдгийг тодорхойлж басмаар байна. Энэ хуулийг бол дэмжиж хэлцгийн дэмжээ цаашдаа бусад хуулиудтайгаа гишүүнээс гаргаж саналуудтайгаа тусгаж нэлээд чамбаа цаашдаа олон жил амьдрахаар нэг талдаа гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах шаардлагатай байгаа бол нөгөө талдаа бас гадны хөрөнгө оруулалтыг зогсоочих гэдэг юм уу? Бас орохгүй байх тийм гацаа болох хориг байдлаас нь авч үзэх ёстой гэсэн юм байр суурьтай байна. За баярлалаа. За. Болчихсон. За. Үнэхээр зайлшгүй байх ёстой төмөр зам эрчим хүчгээд салбаруудаа бид бас яг энэ хуулинд орхигдуулсан байгаа. Энийг бол нэмж одоо хуулийг хэлэлцэх хэсгийг хэлэлцээд ажлын хэсэг байгуулах явцад бол оруулаад явчих бололцоотой гэж үзэж байгаа. За хууль зайлшгүй байх ёстой байх ёсгүй гэдэг дээр үнэхээр одоо Монгол улсын эдийн засгийн нийгмийн өнөөгийн хөгжил маань зайлшгүй одоо ийм зохицуултыг ийм эрх зүйн орчин шаардаад байгаа юм л да. Бид шинээр төмөр зам барих гэж байна. Төмөр зам өөрийн өмчийн төмөр замтай болох чинь гэдэг юм уу? Дулааны цахилгаан станцууд барьж эхэлж байна. Эрчим хүч одоо импортлдог байсан бол эрчим хүч үйлдвэрлэж экспортлдог орн болох гэж байна. За харилцаа холбоо одоо гар утас те одоо энэ агарын долгио ашиглах асуудлууд хэвлэл мэдээллийн салбарт гадны хөрөнгө оруулалтууд маш их хэмжээгээр орж ирж байна. Энэ хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх асуудал цоошин төвшөнд одоо яригдж байгаа. Гэх мэтлэнгээр ингээд өнөөдрийн эдийн засгийн хөгжил маань эдийн засгийн харилцаа маань зайлшгүй одоо эрх зүйн орчныг шаардаад байгаа юм аа. Тийм болохоор ийм одоо эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ яг таны хэлдэг болгоомжлолтыг одоо асуудал бид анхаарах ёстой. Энэ хууль батлагдсанараа гадны хөрөнгө оруулалтыг үргээхгүй байх ёстой. Аль болох одоо гадны хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх ёстой. За хөрөнгө оруулалтын орчныг
тогтвортой байх ёстой. Хууль баталчаад бид нар одоо байн бай өөрчлөлт хийгээд байх биш. Энэ хуулиндаа суулгах ёстой, анхаарах ёстой асуудлыг нэлээд сайн суулгаж өгөөд тэр хэмжээгээр урт удаан хугацаанд өөрчлөлт орохгүй байх тийм боломжийг бас нэлээд анхаарах ёстой гэж ойлгож байгаа. За энэ хууль маань 2010 оны ихээр өргөн баригдсан. Тэгээд жоохон хугацаа алдсан тал бий. Энэтэй холбогдоод мөн бас нэг бүтэн жилийн дотор өнгөрсөн нэг жилийн дотор асуудлууд өөрчлөгдөж байгаа, эрх зүйн нөхцөл байдал тухайн цаг үеийн нөхцөл байдлаас өөрчлөгдөж байгаа талууд бий. Тийм болохоор бусад хуультай уялдуулах өнөөдөр нь өөрчлөгдсөн нөхцөл байдалтай уялдуулах зэрэгээр одоо хуулинд өөрчлөлт оруулах асуудлуудыг бол нээлттэй энэ бол гишүүд маань одоо анхаарал энийг чөлөөтэй өөрчилж болно гэдгийг одоо хэлье. За баярлалаа танд. За